Төлөвлөгөөнд төлөөлөгч асуулт санал. За нийт оролцож байгаа албаагчид иргэдийн төлөөлөгчдийн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ агаарын бохирдлыг бууруулах гол шийдэл бол орон сууцжуулалт, дулаалга, тэгээ хийн халаалт юм аа. Гэхдээ богино хугацаанд бид нэр авах ёстой арга хэмжээнүүд бол энэ түлш зуухны асуудлууд бол мөн байна. Тэгэхээр би шууд оролцож байгаа албаагчдаас нэр зохиод шууд асууя. Нэгдүгээрт засаг даргын орлогч амар төвшин даргаас асууя. 2024 оны 10 сарын дундаж бохирдлын хэмжээ энэ 25 оны 10 сар 11 сартай харьцуулахад хэдээр буурсан бэ? Би SOX асуугаагүй шүү. Нарийн ширхэг тоосонцор 2.5 PM10 гэдэг энэ хоёроор хэдэн хувиар буурсан бэ? Нэг. Хоёрт би Сүхбаатар дүүргийнхаа хойд талын хороодоор бол явлаа. Тэгээд зарим нэг иргэд бол асууж байна. Одоо тэр дундаа хорооны эсгийн ахлагч нар бол асуусан. Сая бол энэ түлшийг бол хүссэн хэмжээнд нь өгч чадахгүй байсан. Тэгээ энэ ямар асуудал үүссэн бэ? Одоо энэ дахиж давтагдах уу? Давтагдахгүй бол яагаад давтагдахгүй вэ гэдгийг маш сайн тодруулаад өгөөрэй. Гуравт одоо энэ зарим айлууд ингээ хүдний эрч нэмэгдэхээр энэ авж байгаа түлшний хэмжээ хангалтгүй байна гэдэг юм ярьж байна. Хангалтгүй болно гэдгийг ярьж байна. Хэрвээ одоо энэ гэртээ том зуухтаа тэгээд энэ хангалтгүй байгаа бол нэмэлтээр авч болох юм уу? Эсвэл энэ хязгаартаа тулангуудаа нэг айлт хэдэн ширхэг 7 хоногт гээд энэс нэмж өгөхгүй юм уу? Тэрийгээ та маш тодорхой энд хариулаад өгөөч. Дөрөвт айлуудын дулаалга хийсэн айлуудын тоо сая та танилцууллаа. Үр дүнгээ бид нэр хэмжих хэрэгтэй. Газан дээр ч тэр дулаалгамжтай ч тэр. Яг одоо танд энэ дулаалга хийсэн айлууд тэдэн тонн нүүрсээр баг хэрглэж байна гэсэн тоо статистик байна уу? Хэмжсэн зүйл байна уу? Байхгүй бол дараагийн хурлаар энэ одоо хэмжнэ. Тэгээд дараагийн хурлаар би танилцуулъя гэд та бүхэн та танилцуулаач. 5. Баяр дарга 2014 оны 11 сард хийсэн хурлаар би бол санал гаргасан. Өвлийн саруудад сар болгон энэ Улаанбаатар хотод байгаа яндангийн тоог танилцуулжия гэж. Бид нар ингээл арга хэмжээ хийгээл газар чөлөөлт хийгээл Нямбадарга бол өдөр шөнөгөө хагсан бүтэнсэнгүй яваал идэг. Эргээд яндангийн тоо нэмэгдээд ивэл энэ агаарын бохирдол чи яаж буурах юм бэ? Тэгэхээр хороо болгоноор дүүрэг болгоноор сар бүрийн эхэнд танилцуулжия гэдгийн санаачлагыг хэрэгжүүлье. Энийг албажуулъя. За хоёрдугаар бүлэгт нь бол 5 толгой түлшийн захирлаас асууя. Сүхбаатар дүүргийн хойдлын хороодуудад бол явж байхад бол энэ түлш илчлэггүй байна гэдэг зүйлийг ярьж байна. Гомдолж байна. За тэгвэл сая 10-11 сард хэдэн тонн хагас кокс орж ирсэн. Энэний хэдийг нь тараацсан байгаа. Тараасны хэдэн хувь нь кокс байгаа юм гэдэг дээр маш нарийн тоо хэлмээр байна. Тооноор. За 2. Яг энэ шаардлага одоо энэ тендер зарлаад хагас кокс авлаа гэж зөндөө яригдж байна. Энэ авж байгаа хагас кокс чинь илчилгээрээ хангалттай байна. Бидний тавьсан шаардлагад хүрж байгаа гэдгийг хэмжилт хийж байгаа юу? Хэмжилт хийж байгаа юу? Хэмжилт хийж байгаа бол гайл дээр хийж байгаа мó, танаа дээр хийж байгаа мó, сард нэг хийж байгаа мó, 7 хоногт нэгт хийж байгаа мó? Ямар хяналтын систем байгаа вэ гэдгийг хариулъя. 3. Энэ хагас кокс чинь хэмжилт хийгээд үзэхээр 10 сард 11 сард мидлингтэйгээ харьцуулахад хэдэн хувиар өндөр байсан, хэдэн хувиар бага байсан гэдгийг тоогоор хэлмээр байна. За 3. Агаар орчны бохирдлын газрын даргаас асууя. Би өмнө бас хэлсэн. Саяны танилцуулга дээр дүл зуух гэж гаргаад байна. Нүд бити хураа. Юу гэж хэлэх гээд байна гэхээр дүл зуух чинь хамгийн сайн зуухнуудын нэгэ. Шаталт чинь дүл зуухан дээр хамгийн өндөр байгаа. Тэгэхээр бид нар дээр иргэдийн дунд энэ 180-90 мянган айл өрхийн дунд чинь хамгийн их ашиглаж байгаа зуух чинь энгийн зуухаа. Тэгэхээр энэ энгийн зуухан дээр энэ хагас коксыг шатаагаад үзэхээр угаарын хийн хэдэн хөв бага байгаа юм бэ? Энийг яг та тоогоор нь хэлмээр байна. Хэмжилт хийж үзээгүй бол хизээ үзэх юм бэ гэдгээ та бас хэлмээр байна. Худлаа бити яриараа энэ бол протоколд үлдэж байгаа шүү гэдгийг хатуу анхааруулъя. За 3-т зуух тарааж байгаа гэж байна. Энэ ямар шалгуураар зуух тарааж байгаа юм бэ? Хяналтын систем огсорсон юм уу? Хороод чинь яг танил талаараа өгөөд байгаа юм биш үсттэй. Энэ дээр яг ямар хяналтын систем байгаа гэдгийг та хэлээрэй. За одоо түлш хэрэглэгчдийг үйлчлэх төвийн дарга байгуул энэ даргаас асууя. Бид нэр нэмэлт 1 минут авчдаг. За
Нямбатар даргын дэмжлэгтэйгээр 2025 оны төсөв дээр бид нар угаарын хий мэдрэгчийг хангалттай тавьж өгсөн. Анхны төсвийн хурлыг 25 оны төсвийн хурлыг санаж байгаа бол би энэ дээр 100 гаруй мянган өрх эрсдэлтэй байна гэж байгаа 7.6 тэрбумыг суулгаад тэр мөнгөөр 61 мянган угаар мэдрэгч тавьж өгсөн. Тодтглоор сүүлд 50 мянгаыг нэмээд сүүлд дахиад 45 мянгаыг нэмээд ингээд 156 мянган угаар мэдрэгч тавигдлаа. Нэгдүгээр асуулт. Хэдэн айл дутуу байгаа вэ? Байхгүй бол энэ шууд бүх айлууд шууд хяналтад орч чадсан гэсэн үг мөн үү? 2. 2024 оны 10 сартай харьцуулахад 11 сартай харьцуулахад 2025 оны 10 сар 11 сард угаарсан хүмүүсийн тоо хэдээр буурав, тохиолдол нь хэдээр буурав, тоо нь хэрэгтэй байна. 3-т нь өнөөдөр 26 оны төсөв яригдана, нийслэлийн 45 төлөөлөгч энэ угаарыг бууруулахад юу хийж чадах вэ? За төлөөлөгчийн асуултанд хотын дараа. Энэ нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга бол та дөнгөж өнөөдөр энэ танхимд хоёул анх удаага уулзж байна. Та албаны мэдээллийг шууд хариулахад бас ажилтайгаа танилцаагүй байгаа учраас амар түвшин дарга тэр угаарын хэн ордлоготой холбоотой мэдээлэл яг хариуцж байгаа хүний үед хариулах нь зөв байх гэж бодож байна. Та ямар ч үсэн ажилтайгаа бүрэн танилцаад эх 7 хоногийн 5 дахь өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр бас энэ төрлийн мэдээллүүдийг яг энэ нийслэлийн эрүүл мэндийн газрын талаас хариулт өгөх хэрэгтэй байх гэж бодож байна. За нэгдүгээрт, хоёрдугаарт дэлгүүр төлөөлөгчөө та бол Харвардын их сургууль төгссөн маш олон стандарт зүйлүүдийг сая бидрээс асууж байна л да. Энэ Монгол улсын гэр хороололд ямар ч стандарт байхгүй. Гэр хорооллын байшинд ямар ч стандарт байхгүй. Гэр хорооллын гэрүүдэд ямар ч стандарт байхгүй. Тэр зуухуудад ч стандарт байхгүй. Бид нар энийг стандартаа болгох гээд амхандаа хичээгээд байгаа. Тэр зуух муухан дээр ямар шалгуураар өгөөгүй. Ерөөсөө л ханан бишингүй айлуудад шар бүсчилд байгаа айлуудад толгой дараалан сольж байгаа. Энэ гадны хүмүүс ирээд энэ манай зуухуудад ч үзээд толгой сэгсрээд байгаа шүү дээ. Ийм яагаад ийм том зай завсартай зуухууд байд юм бэ? Тэг би тайлбарлалаа. Энэ нөгөө манайхан тогоо гэж нэг юм тавьд юм аа. Энэ дээрээ гал хөлөө тулд юм аа гэдэг. Энэ Азийн орнуудад яадаг вөхөр аль болох бага зайд гал түлжээж элчийг гадагшаага илүү түгээдэг, бага зайд гал түлхийн хэрээр бага түлш хэргэлдэг ийм зарчим байт юм бэл. Манайх эсэргээрээ нөгөөх нь хэдий ч нэ том зайтай үжиж том тоогоо тавьдаг л ийм лист төмрүүдийг гагнаад хийчдэг, ямар ч давхар шаталтгүй ийм байсныг бид нар ер нь эргчлэхэд шар бүст байгаа. Энэ айл өрхүүдийг бүхэлдэн зуухны шинжилгээг хийгээд дуусч байна. За хоёрт нь яагаад та нар энэ айлуудад хүссэн хэмжээгээр нь цэгүүдийг нээж өгөхгүй байгаа. Яагаад та нар нүүрс өгөхгүй байгаа. Тэгээд бид нар өгүүлд наад алдагдал чинь 2 их найд руу явна шүү дээ. Айл болгон үүдэндээ айл болгон гудамжныхаа үзүүрт цэг нээгээд байгаа шүү дээ. Энэ эцсийн дүндээ улс төрчдийн популизмоос болж л энэ бүх юмыг даадаг, төр даадаг, бүх юмыг шийддэг, бүх юмыг таны аманд төхүүлж өгнө гэдэг л энэ зүйлээс чи айл болох бид нар татгалзахын тулд 397 цэг нээ гэсэн үнэнд бий байгаа. Тэгээ сүүлд арга буюу дахиад нэг 20 цэг нэмээд явж байгаа. Энэс илүү нэмэхгүй. Нэмихээр л наа чинь нэг цэг дээр очиод л зардал нь өсөд байна. Цэг нэмхийн тоогоор юм чи өсөж байгаа, зардал өсөж байгаа. Яагаад та нар ингэж хүссэн хэмжээгээр нөгөөгүй? Монгол улс анх удаага ийм нурмаг ачаа хилээр авж байгаа. Төлөөн төлөөлөгчөө бүгд найрамдах хятад ард улсын 90 хотод ганцхан ширхэг өргөн царгийн терминал байдаг. Энэ дээр Монгол орчин ветмэтийн жоншч очиж буудаг, бор өндрийн уулын баяжуулахын жоншны баяжмал буудаг, бусад энэ төмрийн баяжмлууд Монголоос чиглэлтэй Эрдэнэтийн зэсийн баяжмал гээд бүх юм цуваагаар очиж буугаад тэр терминал чөлөөлөгчсөний дараа манай машинуудын нүүрс тэнд буугаад зөрж ачтыг. Тэгээ бид нар энэ тээвэр логистикийн учир жансанг олох гээд бараг 2 сар гарна ноцолж ийж
өнөөдөр нэг 20 хэд хоногийн нөөцтэй болчлоо. 20 хэд хоногийн нөөцтэй болчингуудаа бид нар айлуудад 100% хагас кокс руугаа явж байна. Тэр болтол бид нар нийтлэнгээр жирэг хийж нөөцөө бүрдүүлэх юм ажлуудыг хийж байна. Би одоо эрхэм залуу улс төрчид иргэдийн хурлын төлөөлөгч нарт нэг зүйл хэлье. Нөгөө үнэн худал хоёрын хооронд 4 хуруу зай байдаг бол ажил хийх ярих хоёрын хооронд бүр хэдэн мянган километрийн зөрүү байгаа. Наа цэгүүчин шүн болгон хэдэн шуудаа нүүрстэй хонжгоог би шүн болгон 12 цагийн байдлаар би дандаа мэдээлүүд авч байгаа. Ингээ 11 сарын 15-наас эхлээд айлуудын нөөцлөлт нэмэгдээд хулгай багасаад хулгай гэж би юу хэлээд байгааг бол энэ хотын зорилтод иргэдэд очих ёстой 20 мянган төгрөгийн үнэтэй шуудаатай нүүрсийг бид нар айлуудад 5 мянган төгрөгөөр өгж байгаа. Энэ шуудаатай нүүрсийг чинь энэ баруун тийшээ аймагуудын нөгөө замын гоанзууд айл өрхүүд ингээд баг багаар аваад явсаар байгаад жилд 100 мянган тонн нүүрс гадагшаага алга болоод тэр чинээгээр алдагдал нэмэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ жил 350 мянган тонноор өвлжүүлж чадах юм бол 100 мянган тонн бид нар гадагшаа алдаж байгааг багасгахаар тэр чинээгээр алдагдал буурна. Би нэг зүйлд маш их хариуцлагатай хичээгээд байгаа зүйлний үгээр 2027 оны санхүүгийн улирал эхлэхээр ATT манай алдагдлыг үүрэхгүй манайх 100% алдагдлаа үүрэхээр байгаа байхгүй. Тийм учраас хот төсөвдөр аль болох алдагдал үүрэхгүй тулд 2025-аас 26 оны жилд ийм бага нүүрс төлөвлөе. 26-аас 27-д шилжихэд бүр багыг төлөвлөе. Тэгээ 27-оос 28 он руу бид нар илүү одоо алдагдал багтаа орё л гэдэг л ийм зарчмаар явж байгаа. Тэр хойдлын том байшинтай айлуудын асуудлыг бид нар шийдтсэн. Бүх хороодын хэсгийн ахлагч нар хорон засаг дарганы тодорхойлолтоор том байшинтай нам даралтын зуугтай айлуудад нөгөө айлуудад өгдөг лимитийг нь нэмэгдүүлээд явж байгаа. Одоо альц цэг дээр юу одоо нөгөө дутагдал үүсэхгүй явж байгаа. Зүгээр би бол нэг хэд хэдэн бүсүүд дээр одоохондоо 12 сарда ахиу юу тараа гэж байгаа. Энэ нь шуу, парцаа, налах чиглэлд нөгөө мийдлэнгийг өгье гэж. Яг тэгвэл бид нар мийдлэн шуудаалцсан учраас тэрийг дуусгая гэдэг ийм байр суурьтай явж байгаа. Тэрнээс Улаанбаатар хотын бүх одоо 187-8 хороодод дан хагас коксыг энэ хугацаанд бид нар одоо 100% хангаад нийлүүлэх ийм потенциал тээвэр логистик хангамж агуулга шийдэгдсэн. Би дахиад нэг юм л ажил хийхэд бас зовлон их байт юм аа. Наад дундын тээвэр хийх гэсэн чинь сая ажил аялт хийгээд. Би тэгээд бас тийм цаахан хайстай хүн биш учраас хоёр чиглэлийн үгэн шууд цуцалдсан. Тэгээд зөрүүлээд энэ ууган баяраар тээврийн компаниудыг орлож ажилуулж гоод дахиад сонгон шалруулалт хийгээд ингээд явж байна. Монгол улсад энэ гэрээнийхээ үүргийг биелүүлдэг компаниуд их ховор байна. Тендер шалгарсан аж ахуйн нэгжүүд одоо тийм манипуляц хийх гэж үзэхээр нь хоёр шугамыг цуцлаад эргээд жигдрээд ингээ явж байна. Өөрөөр хэлбэл би наад нүүрсний чинь хаана үйлдвэрлэгдээд ямар гадаад тээвэр хийгээд хэдэн удаа тээвэр хийгээд хэдэн удаа ачиж буулгаад хаана нь алдаа болгон байгааг бид нар сая энэ 60 хоногийн хугацаанд бүх одоо шүүсийн шавхсан учраас одоо нийлүүл дутахгүй. Тэгээ энэ хүмүүс дутуу халаад байна. Энэ дутуу хална штэ. Айлуудад бид өмнө нь 6000 хэдэн зуутай эрчим хүчний биш бүр металлургийн нүүрс хангаж ирсэн юм чи одоо энэ чинь бид нар 5800 дээр тендер зарласан. Монгол улсын гайлын хилээр орж ирж байгаа дээж болгоноос гайлын лаборатори шинжилгээ авж байгаа. 5800-д хүрэхгүй тохиолдолд энийг одоо шаардлага хангаагүйгээд бид нар гэрээний үүрэг биелүүлээгүйгээд гэрээ цуслах үндэслэл болж байгаа. Одоогоор гайлын дандаа сорьцууд 5800 дээр бариад явж байгаа. Өмнөх мийдлэнг чинь бараг 6500-аас дээш гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ чинь 5800-гээр чинь нөгөө завсрын элементүүд бүгд угаагдсан учраас ханан бишийн энтер дээр бол эрсдэл үүсэж байгаа баг халж байгаа юмнуудад зөвлөд бий. Ер нь цаашид бид нар хот заавал нүүрсийг албагүй шүү дээ. Айлуудаа бүгдэнд нь та нар ийм чанарын нүүрсийг өөрсдөө авч түлгээд энэ 170-80 мянган айлд шаардлагын тавиад бүх хотыг тойрсон постуудаа ажиллуулчих болно шүү дээ. Бид нар нэг дуртаадаа нүүрс шахах гал дуртаадаа одоо нүүрс савлаал айлуудад цэг байгуулах юм зүйл биш.
Ер нь цаашдаа хотын зорилго бол бүгдийн гэр хорооллыг нүүлгэн шилжүүлэх энэ чиглэл рүүгээ газар чөлөөлтийн санта болцсон. Одоо бид нар цаашид жил болгон төлдөг хэмжээг багасгаад байна. Газ руугаа шилжиж, газар чөлөөлөе гэдэг л ийм хоёр стратегтэй явна. Одоогоос яг одоо түрүүн төмөр хэллээ. Одоогоос 5 жилийн өмнөх, 6 жилийн өмнөх хот ямар байсныг ерөөсө бүгд мартцсан. Бидний хувцснаас битүү нүүрс үнэртдэг ийм л байсан шүү дээ. Одоо эн чинь жил болгон сайжруулалт хийгдээд хойтлын уулын ороо харагдаж байгаа бол энэ хамгийн ихний үр дүн. Би тэгээ ямар үр дүнгээр буурсныг түрүү хэллээ шүү дээ. PM 2.5 тэдэн хувиар одоо 50% нь хагас коксоор нийлүүлж хагаад PM 2.5 8%-аар буураад байна. За энэ ингээд 12 сарын 10-нд дахиж дүгнэн. Энэ би нэг нэлээ энэс илүү хувиар буурах байх гэж бодож яг өнөөдрийн байдлаар. За юу том ширхэх тоосонцор 20%-аар 19%-аар буурж байна. Одоо бид нар 100% хагас коксны хэрэглээ 12 сарын 10 гэхэд бараг шилжиж чинь. Энэ үед PM 2.5 дахиад 20% руу очих бах. PM 10 бараг ингээд 40% руу очно гэсэн ийм тооцоолыг бид нар гаргаж байна. Энд буурч өгөхгүй байгаа нэг хүнд юм бол азотын давхар эсэл буурахгүй байна. Дээр нь энэ том хэдэн цахилгаан станцууд чинь шүүлтүрүүд ер нь ихэнх нь ажиллахгүй байна. Энэ чинь хамаг том асуудал үүсгэж байна. Азотын давхар эслийг хэн үүсгэж байгаа? Бид машин барьж үүсгэж байгаа. Энэ том нарийн ширхэх тоосонцрыг хэн хамгийн ихээр үйлдвэрлэж байна? Жилдээ 5.8 сая тонн нүүрс төлж байгаа. ТЭЦ 2, ТЭЦ 3, ТЭЦ 4 Амгалангийн дулааны станц, дээр нь Сэлбийн дулааны станц. Тэгээ бид нар одоо цаашид энэ ТЭЦ 5 гэдэг төслөөс цааш бий бол хотод дахиж ийм нүүрсээр ажилдаг станцуудыг дахиж тархмал их усруудыг бүү зөвшөөрөл өгөөсэй гэж эрчим хүчний яамд хэлж байгаа. За тэгээд дутуу асуултанд Эрдэнэ 2 хин энтер хариулчих. За нэмэлтээр амар төвшин дарга хариулъя. За дүлгэн төлөөлөгчийн асуултанд нэмэлтээр хариулъя. За өнгөрсөн оногтой харьцуулахад угаарын дуудлагын тоо, за угаарцсан хүний тоо гэд асуусан. За энэ дээр мэдээс харуулах юм бол бид нэр за 21 оноос эхлээд явах юм бол 21 онд бол нийтдээ 1663 байсан байна. 22 онд бол 1865, 2023 онд 3732, 2024 онд бол ингээд 1888 болвол ингэж бүртгэгдэж байсан байна. За энэ жил бол биднэрт бол 1267 болвол ингэж бүртгэгдэж явж байна. За дээрэс нь түш хомсдолтой байсан яагаад вэ гэж. За ерөнхийдөө бол дарга бол хариулчлаа. За энэ гол асуудал нь бол нийтдээ бол нөгөө түлш дээр цэг дээр 5-аас 10 тонн буудаг. За нөгөө цэгэн дээр буунгууд л майтит ч юм уу портертой орж ирээд 20-оос 60 карт гаргаж ирээд зүгээр 2 секундын зайтаагаар бүгднийг уншуулж аваад нөгөө портер майти хоёроо дүүргэж аваад явцдаг. Тэгээд иргэдэн нүүрс ирлээгээд аппликейшнээс аваад нэг 20-30 минутын дараа ирэхэд 2 майти ирэл нөгөө нүүрсийг хувааж аваа явцдаг. За ийм газар гарсан. За энийг яаж гарсан бэ гэвэл нөгөө хотуулаа аппликейшн дээр нь хараад гараад ирэхэд нөгөө хэдэн картууд чинь зүгээр 2-оос 5 секундын дараа зүгээр яраагаал уншигтаад гараад ирж байгаа. За эдгээр газруудыг бол камер болон бусад төрийн албан агчдыг бол ашигтаад тухайн компаниудаар нь бол арга хэмжээ аваад байсан. За энэ яаж нэх юм бол нөгөө хямдхан нүүрсээ аваад 3750 төгрөг 5000 төгрөг аваад Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа 2200 гаруй нам даралтын болон улсын халаалтын зуухууд дээр бол 15-аас 20 мянган төгрөгөөр тооцож дамал зардаг энэ хэрэгүүд бол ингээд байсан. За эдгээр бол ингээд бүрэн зогсоосон. За энэтэй холбогдол бас нэлээд хил амын бас асуудал гарсан. За хэмжээ хангалтгүй байгаа гэдэг асуудал дээр бол дарга бол хариулаад явчлаа. Ерөнхийдөө бол яг амьдрал дээр хөрсөн дээр 7 шуудаа нь бол хүрлцэхгүй байгаа айлуудыг бол 10 хүртэл бол нэмээд явж байгаа. За 150 м2-аас дээш байшинтай. За тэрнээс бол айлд олонд олгож байгаа 7 шуудаа нь бол өнгөрсөн жилүүдийн олгож исэн дүнд дээр нь бол ямар ч өөрчлөлтийг бол оруулаагүй.
За үр дүнгийн хэмжилтийг бол дэлхийн эдийн засгийн хэмжилт талаас нь бол Дэлхийн банк хийгээд явж байгаа. За дулаалгын хэмжилтээс нь бол нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан бол хамтраад хийгээд явж байгаа. За яг өнөөдрийн байдлаар бол яг тэд гээд албан ёсны бол тоо бол таньж хийх боломжгүй байна. За яг л эдгээр байгууллагууд бол албан ёсоор мэдээлэл өгөөг учраас бол шууд албан ёсоор тамга шууд бас хэлэх нь протокол дээр бүртгэгдээд явж байгаа учраас хэлэх нь бас буруу баг. За тэгвэл одоо UNICEF болон JERS шүтээсээс өмнөх 5 жилийн хугацаанд бол гаргасан судалгаанаас бол энэ бол 60% бол хэмнэлттэй байна гэдэг бол урдсан байдлаар бол судалгааны дүнгээр бол биднэрт бол мэдээлсэн байгаа. За албажаад мэдээлээд ирэх нь бол дараачийн танилцуулга дээр нь бол ийм албадсан мэдээлэл ийм байгууллагаас албадсан гэдэг мэдээллийг бол хувь та нийлье. За алтан бусаар бол 60%-аар бол үүсэж байна гэдэг бол мэдээллийг өргөсөн байгаа. За нэмэлтээр мөнхөд дарга хариулъя. За зуухны хэмжилтийн талаар асуулт асуусан. За ер нь бол Монгол улсын МНС гээд 2016 оны зуухны стандартын дагуу бол энэ уламжлалт зуух гэдэг зүйлийг бол манай газраас бол ер нь айл өрхөдөд бол төлөвлөхийг бол хоригдгоо. Энэ зуух маань өөрөө стандарт бус гэж үздэг. Гэхдээ бид нар бол одоо яг энэ хэмжилтийг бол яг одоогийн шаардлага стандарт хангаж байгаа дөл болон нүүдэлчин зуухан дээр бол хэмжсэн. За энэ дүнг бол төлөвлөгөөний төлөөлөгч танд бол би хүргүүлсэн байгаа. За таны ахаад одоо нөгөө шаардлага хүргүүлсний дагуу бид нар одоо өнөөдөр дүл зуухан дээр ахин хэмжилт хийж байна. Энэ хагас сайн бүтэнсэн өдөр ахаад түүхийн нүүрэс, багнуурын түүхийн нүүрэс, шахмал түлш, за тэгээд хагас коксыг одоо стандарт бус гэж ярьдаг уламжлалт зуухан дээр бид нэр хэмжнэ. Тэгэхээр бол энэ хэмжилтэн дээр та бас одоо өөрийн хүмүүсийг бас оролцуулах бүрэн боломжтой байгаа шүү. Асуулт санал дээр хариулт тавлаа. За нэмэлтээр. За 5 толгой. За дүлгэн төлөөлөгчийн асуултанд хариулъя. 5 толгой түлш гүйцэтгэх захирал Эрдэнэ 2. За нийтдээ 9 сарын 15 шинэ гаргалгааны удирдалд бол 138.9 мянган тонн одоо түлшийг нийлүүлсэн байна. Үүнээс шахмал түлш 58.6 мянган тонн. За хагас коксон шахмал түлш 60.6 мянган тонн. За шигшсэн одоо нийтлэг буюу баяжуулсан нүүрс 19.7 мянган тонныг нийлүүлсэн байна нийтдээ. За хагас кокс татаа авалт бол яг өнөөдрийн байдлаар 110 мянга орчмыг зүүн бүсийн үйлдвэр дээр татаа авсан байна. За шинжилгээ хийлгэж байгаа юу гэж. За 25 он гарсаар бид 989 удаагийн яг өнөөдрийн байдлаар техникийн шинжилгээг дээжинд хийсэн байна. За ер нь бол гайлын орж ирэх болгондоо энэ кокс маань цуваа болгон дээр одоо гайлын бүрдүүлэлт хийгдэж байгаа, шинжилгээ хийгдэж байгаа, техникийн шинжилгээ хийгдэж байгаа. За илчилгээний хувьд бол энэ олон удаагийн яг дунджаар ярих юм бол дахиад микрофонгүй хэсэгт нь харчлаа. Хамгийн сүүлийнх нь юу нэ? Илчилгээний хувьд 5828 гэсэн дундаж утгаар орж ирж байгаа. 2200 тонн тутамд одоо шинжилгээ хийгдэж нэг цуваа бол дунджаар 2200 тонноор ачигдж орж ирж байгаа. За түлш хэрэглэгчдэд үйлчлэгдэв. За энэ жишээ бүр хуралдааны дэгийн дагуу бүр бараг 10 хүний асуултанд хариулчлаа. За одоо сүүлийн хариултыг аваад тэгээ нэмэлтээр үлдсэн нь бол бичгээр хариулъя. Түлш хэрэглэгчдэд үйлчлэгдэв ерөнхий инженер те. За өнгөрсөн 2024 онд бид нийтдээ 131 мянган өрхийг бол энэ ухаалаг угаарын хим мэдрэгчээр бол хангасан. За бидэн дээр гарч байгаа бодит үр дүн бол маш их байж байна. За өнгөрсөн 24, 23, 22 оны одоо юуг аваад үзэх юм бол бид нар нэг 63 мянган айлыг бол яг ухаалаг төхөөрөмжөөр бол хангасан байсан. Тэгэхэд бол өдрийн 24 цагт бол нэг 70-60 одоо дуудлага ирдэг байсан. Өөрөөр хэлбэл 70-60 одоо угаарын хий өсөж байгаа тэр айлын дуудлагыг бид нар урьсан сэргийлж одоо ажиллаж байсан бол одоо 131 мянган айлыг энэ ухаалаг төхөөрөмжөөр холбосоор бид нар бол хоногт бол 700-аас 800 одоо ppm өссөн буюу тэр айлд угаар илэрч байгаа дуудлагыг бол бид нар хүлээж аваад тухайн одоо иргэнд амь насанд нь одоо аюул учрахаас өмнө орчин сэргийлэх ажлыг бол хийгээд явж байгаа. Тэгэхээр энэ төхөөрөмжийн үр дүн бол
маш өндөр байгаа.